оны сонгуул Монгол Ардын нам болоод Монгол Ардын хувьсгал нам эвсэж орох нь тодорхой болж эхэллээ. Өнөөдөр Монгол Ардын хувьсгал намын дарга энэ хоёр сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр баг хурлын гишүүдэд танилцуулан 2016 он нэр дэвшүүлэх гишүүдэд олон зүйлийг нам дотроо хаалттай хэлэлцэж байгаа сурагтай. Нөгөө талд Монгол Ардын нам ялгаагүй энэхүү асуудлыг хаалттай баг хурлаараа 2 өдрийн турш хэлэлцлээ. Сонгуульд өгсөн энүүд намууд өчигдрөөс дотоод зохион байгуулалтаа хэлэлцэж, түүнчлэн хуулийн хугацаанд мөрийн хөтөлбөр болоод нэр дэвшигчдэд баталгаажуулах ажилдаа энэхүү хандсуу шамлан орж байгаа юм а. Тэд энэ сонгуульд хичнээн суудал авах, цаашлаад хэрхэн ялалт байгуулж болох бүхэл боломжоо эрэлхийлэн зүтгэж байна. Тухайлх юм бол Монгол Ардын нам ба Монгол Ардын хувьсгалт нам сонгуульд дэвсэн орох талаар урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрсэн юм а. Тухайн намуудын хурлын эцсийн шийдвэр олонний анхаарлын төд байгаа. Харин энэ асуудлыг дэмжих нэг нь олон байгаа юм а. Дахиад хэлэхэд Монгол Ардын хувьсгалт намж байна. Монгол Ардын хувьсгалт намын гишүүд гэдэг бол үндсэндээ Монгол Ардын намын гишүүдийн ясмахны тасархай. Тийм учраас энэ хүмүүстэй одоо эвсэх нэгдэх асуудал бол яригдах ёстой. Ер нь зүгээр одоо нөгөө том эрх ашиг гэж ярьдаг тийм улс орныхоо цаашдын одоо хөгжил дэвшил нийт ард иргэдийн ажил амьдрал эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах гэвэл одоо тэрийг нэхгүйгээр нэгдэж нийлж явах нь бол биднэрт хамгийн том эрх ашиг болчиход байна. Өөрөөр хэлэх юм бол ийм асуудал бол нэгдэж нийлж хамтарч асуудлаа шийдэх нь манай өнөөгийн нийгэм ирээдүйн хөгжилд усаагаар шиг хэрэгтэй байна л гэж ойлгож байна. Нөхдүүд маань бол засгийн эрхийг барилдсан. Хөөгдөж туugдсан одоо сонгуул яг болох гээд ирэнгүүт нэг 2 сарын өмнө одоо нөгөө хаяад гараад явсан хүмүүс буцаад нэгдэх нийлэх ямар учиртай байдсан бол гэж бол бодож байгаа. Энэ бол миний хувь хүний бодол. Монгол Ардын нам болоод Монгол Ардын хувьсгал нам хоёр угшил нэгтэй учраас нийлсэн цаалсан ч нэг л нам гэж үзэж байгаа хүмүүс олон байгаа юм а. Ер нь хуучны Монгол Ардын хувьсгал намыг л төр барьж хуйс байсан хүмүүс бүгд өнөөдөр Монгол Ардын нам болон Монгол Ардын хувьсгал нам болон хуваагдсан билээ. Харин одоо бол эрх сонгуульд эвсэж орсноор олон мянган гишүүдийн хувь талархлыг хүлээж байгаа юм. Нөгөө талдаа Монгол Ардын нам болоод Монгол Ардын хувьсгал намынхан хэрхэн өөрсөддөө тааламжтай тохирог хийх вэ гэдгийг анхаарал татаж байгаа юм а. Одоогоор сонгуульд эвсэж байх үед хэлмэгдүүлэлтийг зогсоон мөн альва намын гишүүд нэр дэвшигчдийг хуулийнхан байх заах сонгуул нөлөөлөх үед хамтран тэмцэнэ гэж байгаа нь угтаа бол Монгол Ардын хувьсгалт намаас гаргаж ирж байгаа санал гэлтэй сонсогдож байгаа юм а. Өдрийн тойд уян мэдээллээ.